Энэ бичлэгээрээ санал асуулгын дагуу World of Warcraft-ийн ертөнцийн нэгэн түүх болох Lich King-ийн үйл явдлыг ярихаар бэлтгэлээ. Тэгээд энэ түүхийг ярихдаа хүүрнэж бишээ тайлбарлах маягтай ярих тул та хэд номыг нь уншвал илүү дөрүүдийн сэтгэл хөдлөл дотоод зөрчилдөөнийг мэдрээд нэг тийм уйг байх болов. Тийм болохоор давхар номыг нь уншаарай гэж зөвлөх байна. За тэгээд түүх рүү орцгоё. Та хэд хэрвээ Warcraft киног үзсэн бол тэр кинонд дээр гардаг оркуудын анхны халдлага буюу тэд анх Азератод орж ирэн хүн орк ихний дайныг бий болгодог. Тэр үйл явдлаас 15-аас 20 жилийн дараа буюу Alliance of Lordaeron нэмсэл оркуудыг дарж зарим хэсгийн хорих лагерууд хорьсон тэр үед Lich King болохоос өмнөх Arthas-ын түүх өрнөдөг. Азератод Years After the Opening of Dark Portal буюу Dark Portal анх нэгдснээс хойш хөтлсөн он тоолол байдаг бөгөөд энэ тооллоор 6-аас 8 онд Kil'jaeden хэмээх лижендүүдийн нэгэн өдөртөгч нэр зүлгэх оркын сүнсээр Lich King-ийг бүтээсэн байдаг. Энэ оныг цаашдаа Yodop гэдээ явжээ. Дараа нь түүнийг Азерат руу явуулж тэнд Scorch хэмээх өглөөдийн тахлыг тараахаар цаашлаад лижнүүдийг очихоос өмнө тентхийн хамгаалт болсон хүчнүүдийг дараатуулгаар илгээдэг. Мөн түүний араас ажлыг нь хянуулахаар Dreadlord-ууд хэмээх чөтгөрүүдийг бас илгээдэг. Ийхүү Arthas Menethil Yodop-ын 4 онд Eastern Kingdoms твийн Lordaeron таатуулсан угсаа залгамжлагч болон мэдлдэг. Түүний багнаас бусад ханхуу нарын адил бэлтгэл сургуулалт эрдэм ном чандаж уугаар өрнөдөг. Тэр ханхуу болохоор ихэд ганцаардаг тул 9-аас хүртлээр адууны зүчэнд сууж хэлээд цагаа нууцаар өнгөрүүлдэг байсан. Энэ түүнийг моринд их дуртай болгосон бөгөөд Балниргэх хүний арчил тэжээдэг мордын нэг хүн онголож Артас ч түүнд туслан онгыг төрүүлж тэндээс гарсан цайвар зогдор онгыг өөрийн хүлгээ болгон авдаг. Энэ морин Артасын амьдралд ихээхэн нөлөөтэй морин. Яг энэ загам өчөд Stormwind оркуудад сүйдэж амьд үлдсэн ард иргэд болон унтаж үрээний хамтаар андуугийн лотоор өдөрдүүлэн ирдэг. Мэдээж энэ нь Alliance of Lordaeron үүсэж буй үйл явдал юм. Arthas ихээс хоёулаа бөгөөд түүний эгч Kale болон эцэг Terranes Menethil эх Lena Menethil-ийн хамтаар Lordaeron-ыг захирдаг аж. Тэрээр хоёр багштай бөгөөд ихний багш нь түүний багаас нь ариун гэрлийн номлолоор хүмүүжүүлсэн паладинуудын нэг болох үдээр юм. Нөгөө нь илүү гардан тулаан талаас нь заад сургасан Muradin Brunsword юм. Arthas анхны хайртайгаа 11 наснда танилцдаг бөгөөд тэрээр Kul Terrace-ийн удирдагч Admiral Dalen Brodmore-ийн ганц охин болох Jaina Brodmore аж. Ийм Arthas хайр дурлал бэлтгэл сургуулиуд мөн төрөхөд нь хажууд нь байсан хожим ялагдшгүй хэмээн нэрлсэн өөрийн хүлгийн хамтаар багнасаа өнгөрөөдөг. Arthas бол багасаа л хор шартай байсан бөгөөд түүний хоёр багшны энэ зан чанар дээр нь толгуурлаж төвчээр хатуужил сахилга батыг суулгасан байдаг. Түүний баг залуу үед тохиолдсон үйл явдлууд түүний хүмүүжил үзэл баримтлалд ихээхэн нөлөө үзүүлдэг. Жишээ нь түүний ганцаардлыг эцэс болгосон Stormwind-ээс дөрвж ирсэн ханхуу үрээний бүхнээ оркуудад алдсан тэр сэтгэл зүйн түүнд ихээхэн нөлөөлж оркуудыг үзэн ядаж том болоод оркуудаас их орон хамгаална гэсэн асар их хариуцлагыг мэдрүүлсэн байна. Мэдээж энэ ойлголт дээр Muradin Brunsword-ийн хариуцлага нэгсэн хүнд бэлтгэл хувь нэмрээ өгсөн байдаг. Arthas-ын энэ хандлага нь эгч аав хоёрын ам оролтон дээрч харагддаг. Тэрнээс охиноо улс төрийн зорилгоор танихгүй хүнтэй гэрлүүлэхийг оролдох үед Kale дургуутсанд Arthas түүнд их орныхоо төлөө шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй гэж түүнд хэлдэг. Эндээсээ түүнийг их орон ард түмнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэх үзэл санаа хэдийн өөртөө төлөвснгийг харж байна. Энэ мэдчлэн өсөж том болон тэрээр 19 нас хүрэн Knights of the Silver Hand гэх гэрлийн ивэд байдаг бүлгэнд нэгдэн паладин болохын өмнө ялагдшгүйдээ засан шуурганаар давхиж явахдаа осолдож түүний хөлөг өвглийн шарх аван аргагүй ирэхэд түүнийг өөрийн гараар хөнөөдөг. Мэдээж түүнд асар их уйгашгүй харавсал мөн өөрийгөө хараад зүгсэн мэдрэмж төрсэн байдаг. Энэ үйл явдал нь түүний өнөөх үзэл баримтлалд нөлөөлөхийн дэдэг нөлөөлж бүр драма болсон юм. Аргагүй шүү дээ. Цэстэ шуурганаар дуран мэдэн ялагдшгүй гунан гарсан. Мөн тойроод гарч болох ангалтайг өөрийн сэтгэл хөдлөлтөд автан түүнийг өгүүлэн хөдсөн болохоор тэр юм. Энэ харабаран үйл явдлаас хойш Knights of the Silver Hand бүлгэмд хэлсэж Jaina-тай хамт Dalaran хэмээх шидийн хотод ид зурнга хайр дурлалдаа бон цаг хугацааг өнгөрөөдөг. Гэх мэтчлэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Arthas улс төр цэргийн үйл ажиллагаанд оролцож эхэлнэ. Та хэд хэрвээ санаж байвал Warcraft кинонд дээр Durtani хүүг ээж Drakan улсны урсгалд хөвөлж зугтаалan амьд үлдээдэг штеп. Тэр хүүг хожим хүмүүс олоод тэжээгээд Darren Holt гэх хоригт лагерт нэг тийм галидатор болгосон байдаг. Тэрний нэрийг Thrall гэдэг. Тэгээд хожим Warcraft ертөнцид нэлээд чухал дүр болдог. Arthas эцэг нь хоригт лагераас орсон Thrall-ыг мөшүүлгээр даалгавар өгдөг. Тэр хооронд Jaina-даас багш нь Antonio-даас даалгавар өгдөг бөгөөд тэр даалгавар нь нэгэн цагт Dalaran-д сурч байгаад хориодын шидээс болж хөөгдсөн Kil'Thuzad гэх нөхрийн Straight хоолом Underhale хотод тарьсан нэг төрлийн тахлыг судлуулахаар илгээдэг. Ийм Arthas ч бас тэр тахлыг зогсоохоор болоод Jaina-тай уулзж нэгдэн тахлын голомт руу явдаг.
Явах замд нэгэн тосгонд хардаг бөгөөд тэр тосгоныг шалгах үед тэд анх удаа скорч буюу үхсдийг олж хардаг. Тэр тахал нь үр тариагаар дамжиж хүмүүст халдан амийг нь хороож эцэст нь буцаан ам оруулж скорч бий болгодог байна. Үүнийг харсан Артаас нөгөө үзэл баримтлал нь болиглож ард түмэн эх орноо хамгаалах хэмээж тахлыг тараасан Келтузадаг улаарын хөөж хөнөөдөгч. Энэ бүхэн дуусаагүй байдаг өгөөд Келтузада цаана дэрэл ордуудын нэг болох Малгинаст үйлчилж байсан байдаг. Артаас ч ард түмэн үе олноор үхсэд болж буг харж төвчөхгүй уур хилэндээ буцалдаг. Мэдээж нөгөө л үзэл санаа нь болохоор би л энийг эртгэн зогсоож чадсангүй гэх юмтер өршөө асуултаа автдаг. Ийхүү Келтузадын хэлснээр стрейт хоолмоос Малгинасыг олохоор хөдлөнө. Эцэст нь стрейт хоолмод ирдэгч хэдийн хотод тахалд автсанд Артаас тахлыг цааш тараахгүй тулд хотыг хувирсан хувираагүй бүх хэрэгдэг тэнд нь хорохоор болдог. Мэдээж цуг явсан Жене болон багш Утарын эсэргүүцэлтэй тулна. Учир нь энэ дэндүү хэрцгий хүнлэг бус байсан болохоор тэр юм. Артаас дуулаа өмнө нэгчтэй хэлж байсанчлан улс орон ард түмнээ аврахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэсэн үзэл санаандаа бат зогсдог. Утаар Жене хоёр нь энэ үйл хэрэгтээ орцохгүйгээ хэлэн ихэнх зэргүүдээ дагуулan авч явдаг. Цөөх хэдэн зэрэгтээ үлдсэн Артаас ч зорьсноо биелүүлэн хотыг газрын хөртөд тэгшлэн байгаад Малгинаас гарч ирдэг. Артаас ч мэдээж хийсэн хэрэгтийг харамсаж байвч эх орныхоо төлөө хэмээн сая өөрийн гараар хөнөөсөн гэмгэн хүмүүсийн ямиг дэмий өрөхгүй хэмээн Малгинастай тулдах гэсэн боловч тэр портл үсэн зогтдог. Энэ мөчөөс л Артаас эргэлт босолдгүй шийдэн энэ адуусыг ямар ч үнээр хамаагүй устгах гэж Нортрент төв хүртэл түүнийг өөдөг. Нортrenтэд Артаас очоод түүнийг хайх авсад өөрийн хуучны анд болох багш Мөрөдөнтэй таардаг. Мөрөдийн тэр зэлүүд нутагт хайгуулын ажиллаар явж таардаг бөгөөд тэр хоёр хэрэг зөргөө ярилцсан хүч авсахаар болно. Мөрөдийн хайсан зүйл нь өнөөхөө Личкингийн сэлэн болох Форест Мөр юм. Мэдээж тэр хоёр Личкингийн зэвсэг гэдгийг мэддэггүй, зөвхөн асрах хүчтэй гэдгийг л мэддэг. Үүнийг сонсон Артаас тэр зэвсгийг өөрийн болгол Малгинасыг дийлж болох юм байна гэж боддог бөгөөд тэр өөрийн хувь тавилан руу баг багаар дөхөхөн дээр. Тэд нэлээд удаан хайж шандрахын даваан дээр бааз дээр байх үед Малгинас тэднийг скорчуудаараа бүслэн авч дайрдаг. Тэд бүсэлтэнд балархын даваанд Мөрөдийн сэлмийг аль хэдийн олсноо хэлж гагцхүү муу савын татаад байсан учраас авахыг зүрхэлдэггүй байснаа Артаас хэлдэг. Тэд офицеруудаа аргалж байхыг даалгаад Форест Мөрөнд байгаа зүгт хөдлөн сэлмийг хамгаалж буй хамгаалагчдыг дийлэн тэрнийг авах үед бүрхэж байсан толгор хүмүүс хагарч Мөрөдийн шидэгдсэн мүсний хэлтрэхэд зогдон амь тавьдаг. Артаас ч харавсаж энэ зэлээс нь ээж хэмээн өөртөө итгүүлэн сэлмийг атгах үед ихэндээ хүйд дадагч төдөлгүй хүч чадал мэдрэгдэн тэд нэгэн цул мэд болдог. Үүнээс хойш паладинуудын хэрэгэлдэг гэрлийн хүчээр тэтгэдэг алхан түүд хэрэггүй болдог. Ийн Артаас буцаж ирэн Малгинаст нэгэн эсрэг нэг толтон түүнийг хорооно. Үхвээс өмнө Малгинаас ярьсан зүйлс нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон мэт. Артаас тахал тарагч Малгинасыг хороож л байвал юу болох нь хамаагүй байсан тул сэлмийг авахд ямар ч асуудалгүй байсан. Цаагаараа энэ бүхэн Артаасыг сэлмийг атгуулах төлөвлөгөө байсан байдаг. Ийхүү Артаас сэлмээр дамжуулан Личкингийн захиргаанд орж нутагтаа буцаж ярин өөрийн эцгийг хороог тэр хэвэн амтай бүхнийг хийцсэний дараа ялагдчихгүй болшин дээр очиж түүнийг амьлуулан Лордренер хэрэн хэсвүүлж өөрийн скорчи армийг бүрдүүлэн тахлыг тараана. What are you doing, my son? Succeeding you, father. Төдөлгүй дэрэл лордуудын нэг болох Такиндрусын заврыг даган Келтузадаг амьлуулахар болж түүний зогцон дээр очиж түүнийг хамгаалж байсан паладинуудыг хороогаад өөрийн нэгэн цагт эсэж байсан Nice автос хэлбэр ханд бүлэгмийн толгойгч Гивен Рандыг хөнөөнө. Ийм цогцыг авсан ч хөл талаас хэмээх эльфийн хот хүрэх замдаа ялзрах учраас паладинуудын мэдлэлд байдаг ариун ламбар шивших шаардлагатай болдог. Артаас дараагийн бозор үйлээ гүйцэтгэхээр паладинуудын хүндэтгэлийн цуваа руу дайрна. Тэр цувааг өөрийн багш асан утаар тэргүүлэн явах бөгөөд гартаа өнөөх ломбыг барьсан байдаг. Тэр цуваа нь Артаасын эцэг Теренасын оршуулгын цуваа бөгөөд ломбонд эцгийнх нь чандар байгаа юм. Уг нь Артаас хүн чанар нь үлдсэн ч тэр нь бүр сэтгэлийн мухарт Личкинг Форест Мөр хоёрын дуу хоолой шивнэд дарагдсан байх учраас ломбыг авахын тулд багштайгаа ан ман үлдсэний эцэст түүнийг хөнөн ломбон дох эцгийнхээ чандрыг асгаж хаяна. Келтузадын цогцыг шивнэж эльфийн хот руу давталгана. Хөл талаасаа устгах хоёр шалтгаан бий. Үүнд мэдээж нарны худгийн энергиэр Келтузадаг цогцыг амьлуулах. Мөн хамгийн гол зүйл нь лижнүүдийн удирдагчдын нэг болох Аркемондыг ирэхэд бэлтгэж түүнд саад болох хүчнүүдийг сөнөх явдал юм. Үүнд нь хөл талаас багтаж байгаа бөгөөд хэдийн Лордреныг сөнөөсөн болохоор ганцхан эльфүүдийн нутаг л үлдээд байгаа юм. Эцэст нь Личкингийн явуулсан Нербянуудын тусламжтайгаар хөл талаас руу давталж хүйс дамжирна. Ингээх үедээ замд нь хүчтэй хоригдолт болж чадсан эльфийн ойн хамгаалагч генерал Сильванасыг хөнөөж сүнсийг нь Бенши хэмээх сүнс зүг болгон алхтаа болгодог. Мөн дээр нь эльфийн хаан болох Анастраныг бас хөнөн Келтузадагч амьлуулж худгийг бузарлан эльфийн нутгийг таглана. Үүний дараа оркуудын сахиж буй хар хаалган дээр очиж түүгээр дамжуулан Аркемондоос ахин тушаалж дахиад нэг даалгавар биелүүлэхээр явдаг. Тэр даалгавар нь Далраандад байх медвийн шивжлэгийн номыг авч өөрийг нь дуудах юм. Хэрэг ёсоор болж Артаас Далраандад дарж номыг авдаг. Келтузадч номыг аван түүний тусламжтайгаар шивжлэхийн Аркемондыг дууддаг.
Тэр хооронд Артасын хүн чанарын үлдэгдэл далраандад Жене байгаагүйд олзорхож байдаг. Аркамонч гарч ирэн. Одоо Личкинг бидэнд хэрэггүй гэж хэлэн Скоржийн удирдлагыг Тайкендрос төгч далраан хотыг нэг шивчлэгээр устгадаг. Артас Келтозад хоёрт энэ хийсэн үг нь үнэхээр таалагддаггүй. Учир нь тэр хоёр хэдийнээс Личкингд үнэнч байсаар ирсэн. Артасын хувьд бүх зүйлээ алдан байж энэ дэрэн ийм хариу сонсох нь таламжтай байхгүй нь тодорхой юм. Ийн тэр хоёр Аркамондын Азротыг сониж, Найт Эльфүүдийн мөнхийн амьдралаа авдаг дэлхийн модны энергийг өөртөө авах гэсэн төлөвлөгөөг засаахын тулд Иледан Кемикэ Найт Эльфтэй хувилдаж, түүгээр дамжуулан Тайкендросын мэдэлд байдаг Гулдааны гавл гэх олдуурыг хулгайлуулж, түүнийг хөнөөлөхөөр санал тавьдаг. Энэ санал нь Иледан таалагдана. Учир нь тэр хүч чадлаас шунахаардаг болохоор Гулдааны гавл нь түүний хувьд шагнал юм. Ингэснээр Тайкендросын захиргаанаас Артас Келтозад хоёр эзнээ чөлөөлөх юм. Төлөвлөгөөч ясаар болж Тайкендрос үхэж, Аркамонд өөрийн хүссэн зүйлийнхээ өмнө хүчин мөсдөж, Найт Эльфүүдэд түүнийг устгахын тулд өөрсдийн мөнхийн амьдралаас татгалзан дэлхийн модны энергээр Аркамондыг дотроос нь дэлбэлж ялдаг. Үүний үр дүнд дэлхийн мод шатаж үгүй болно. Ингээд Артасаа буцаж нутагтаа ирэн Аркамондын тушаалаар тентхийг даалгаж үлдээсэн 3 дэрэл ордуудыг Артасаа хөнөөх гэж оролцсон боловч тэд зугтдаг. Үүний үр дүнд тэр 3 түүнд өс санахаас их хэтэрдэггүй банши болсон Сильванастай нийлж Артасыг хөнөөхөөр хувилдана. Яг тэр үед Артасын бие муудаж хүч чадал нь сүлддэг бөгөөд учир нь Личкинг оюун санаанд нь бие аюул орлогын хүүхсийг шивэндэг. Нэрэж тийм байлаа. Личкингийг урвсан шийтгэл болгож Аркамондд ижил төвшний лижнүүдийн бас нэг захирагч Личкингийг өөргөн бүтээгч хилжийдэн түүнийг устгуулахаар Эледаныг явуулсан байдаг. Артас ч түүнийг ойлгон хэдий хүчинд ороодсон ч 3 дэрэл ордын савраас арайхийн зугтдаг. Гэсэн ч чонын амнаас барын ам гэдэг шиг Сильванасын баяшийн нарт хурдан түүний хавханд ордог. Сильванаас харин өөрийн хүссэн цогцонд өөрийн сүнсийг хийсэн байдаг бөгөөд золтой Артасыг алчдаггүй. Келтосад амжиж ирэн Артасыг аван Нортрейдэд байрлах Айскрон глэшер гэх газар руу очдог. Тэднийг очиход тэнд нь өмнө Артасын устгасан гүйл талаасаас амьд үлдсэн эльфүүд өөрсдөө цустай эльфүүд хэмээнээр идэн Найт эльфүүдтэй холбоотой болсон байдалтай хүлээж байдаг. Тэр хэсэг бүлэг эльфүүдийг Нербяна харимт нээж устгасан ч тэр нь зөвхөн туршуул хэсэг байсан байдаг. Нербянуудын хаан Анабракаар замчлуулан очиход хэдийн Личкингийн байрлах Фрозен төрөө буюу мөсөн сэнтэлүү дайснууд орохыг оролдож байдаг. Личкинг Артастай сүүлийн хүч өгч, Артас ч тэнхээ орон ширүүн тулаан хийн. Тэр эхлээд Кул талаасын ханхуу болох Келтастад толдож, эцсийн мөчөд тэр Порл үсгэн зогтдог. Артасын дараагийн тулдах хүн Гулдааны гавлыг эзэмсэн Иледан юм. Тэр хоёр ч мөн ширүүн тулдаж эцсийн мөчөд Артас ялж, гижээдний явуулсан хүнийг дарж авдаг. Ингэж нэгэн Артас Личкинг дээр ирэн үл мэдэгдэх түүний мөсөн бүрхүүлийг эдэлсэн ч тэнд нь зөвхөн хоёрд дуулаг байдаг бөгөөд Артас ч хэсэг гайхснаа дуулгыг зүүснээр тэр энэ бүхний эцэст би Личкинг байж хэмээн өөртөө итгүүлдэг. Ийм дуулгыг зүүж Фрозен төрөмдөр сууж эзэд дуусах нь мэддэхгүй урд удаан зүүдэнд автан нойрсдог. Тэр зүүдэнд олон төрлийн үзэгдэл ахин дахин татагддаг ч хамгийн гол зүүд нь нэгэн орк болон бяцхан хүү хоёрын дунд байгаагаар өрнөн. Тэр орк бол мэдээж нэрзүүл. Нөгөө бяцхан хүү нь Артасын хүн чанар буюу ерөнхийдөө хуучны Артас өөрөө гэж ойлгож байна. Артас ч зүүдэндээ тэрхүү орк хоёрыг хуйлыг нь хороож орхин. Личкинг бол би гэж хэлэн зүүднээсээ сэрж World of Warcraft Wrath of the Lich King трейлерийн үйл явдал гарах юм. Миний бичлэг таалагдсан бол мөн цаашлаад илүү олон сонирхолтой ертөнцөөр аялахыг хүсвэл төвшөөлгийн хуруугаараа бяцхан хөтлөн хийгээд subscribe болон лайка дараад өгөөрэй. Тэгэх юм бол магадгүй дараа дараагийн бичлэгүүд илүү хурдан орж магадгүй шүү.